Эрт үрдийн нэгэн цагт Санад хаан гэж байжээ. Тэр хаан ус сургамал тэгш бэлчээр нутаг арвин удам амьдрал боломж аятай сайхан харь орны газар нутагт суурьшихаар шийдэж гин. Тэгтэл тэр газар оронд хүрэхэд урт удаан хугацаанд бэрх зам туулах хэрэгтэй байсан байна л да. Ингээд аян замд садаа болох хөгшин хөвөө улсыг цөмийн үгүй хий гэсэн зарлиг Санад хаан буулгаж гин. Тэрээр зарилгийг зөрчсөн хүнийг хаттуу шийтгэж хөгш чөлийн хамт тонилго гэж гин. Хичнээн бэрх хэцүү байсан ч хааны зарилгийг биелүүлэхээс өөр аргагүй шүү дээ. Энэ булай муухай ажил хэрэгжиж хүмүүс уй гашууд дарагдаж эхэллээ. Тэгтэл Цэрэн гэдэг нэг залуу насан бурал эцэгтэй гар хүрч ис чадлаа. Тэрээр эцгээ хаан болон бусад бүх хүнээс тас нууж том арьсан тулманд хийж эд бараа болгон тээж шин нутаг хүргэнэ гэж түүнтэй ярьж тохирч гинэ. Тэгээд юу л болвол болог гэж тэд санаа нийлсэн гин. Санад хаан ард олноо хураан захирч мал сүргээ туугаад хойд зүгийн алс нутгийг зорилоо. Цэрэнгийн насан өндөр болсон аав том арьсан тулманд хөдөлгөөнгүй сууж морины нуруунд тэгнээстэй олны дунд явна. Цэрэн олноос нууцалж аавыгаа идүүлж уулгана. Буудаллах үеэр харанхуй болсон хойно тулман уяаг тайлж амраан хөшсөн гар хөлийнхэн чилээг гаргадаг. Ингээд олон хоног сар явсаар их тэнгист дөхөж ирлээ. Санад хаан энд хоноглохоор тушааж гин. Хааны нэг шадар түшмэл тэнгисийн эрэг хурж усны ёроолд ямар нэг юм гялтганан гэрэл цацруулж байхыг харж гин л дээ. Тэгээд сайтар ажиглавал тэр нь гайхамшигтай хийц бүхий том гихчин алтан аяг байж гин. Шадар түшмэл тэр даруй хаандан очиод тэнгисийн эрэг хавьд усны ёроолд алтан аяг байна хэмээн айлтглаа. Санад хаан түүнийг дуулмагцаа аваад ир гэсэн тушаал буулгаж гин. Гэтэл өөрийн дураар тэнгисийн ёроол руу шумбах хэм байх үлээд. Тиймээс хааны зарлиг гарч хааны шадруудын нэг нь буужээ. Тэр нь шумбан ороод эргэж ирсэнгүй. Бас дахиад өөр нэг хүн таарч гин. Тэрээр их зүүндэр эргийн оройгоос үсэрсэн авчиг тэнгисийн ёроолд хурж үрдж ивж гин. Ингэсээр Санад хааны олон хүн тэнгисийн ёроолд ам үрэгдсээр байгааг мэдсээр байвч хаан сансан санаанаасаа нэцсэнгүй. Нэг удаагийн тушаал нь Цэрэнд таарчээ. Цэрэн эцгээ нуусан газраа хурч ирээд аавтайгаа салхас хийж. Аав минь, баяртай. Та бид хоёр хоёулаа өнгөрчтэй. Гэхэд өвгөн юу болоо вэ? Чи яагаад ийм өхөлж байна да хүүхэ? гэж шалгаалаа. Цэрэн хааны тушаалаар алтан аяг авахар тэнгисийн гүнлүү орох болсон тухайга яриад. Тэндээс хэн ч эргэж ирээгүй. Ингээд би хааны зарилгаар тэнгист ясаа тавина. Бас хааны зарц нар эндээс таныг олоод өршөөхгүй шүү дээ гэж гуниглан өгүүлж гин. Өвгөн эцэг нь үүнийг сонссоод та нарч дээ цөмөрөн живж өгнө. Тэр аягийг авч чадахгүй. Яагаад гэвэл тэр аяг тэнгисийн ёроолд байхгүй. Тэнгисээс холгүй дөнхийж байгаа тэр уулыг харж байгаа биз дээ. Тэр уулын чанхараад алтан аяг байгаа юм шүү дээ. Та нарын аяг гээд байгаа тэр юм чинь түүний туссан дүрс нь байхгүй юу? Энэ үнийг ухаарахгүй байх ч гэжтэй. Гэхээр нь хүүн одоо би яах вэ гэж асуутал. Яах юу гэдгийг? Уулгоод авирч гараад тэр аягийг олж хаанд авчирч өг. Түүнийг олоход юухан байх вэ? Гялалзаж байгаа аяг холоос харагдана. Магадгүй тэр аяг чиний гарч чадмааргүй тийм асаг хатан дээр байж болно. Тэгээд чи уулан дээр янгир гарч ирэхийг хүлээ. Гарч ирэхээр нь зэрэг тэднийг үргээгээрэй. Тэгэхээр тэд зүх таана хөөлт нь нөгөө аяг тааралт юм.
Эдэ цаг алдалгүй тэр аягийг доош унахт нь барьж яваарай. Хэрвээ ив самжвал гүн харанхуй хавцал руу унана да гэж игнэ. Цэрэн тэр дороо уулуу тавирлаа. Уулын оройд гарна гэдэг тийм хялбар биш. Бут сөг мод чулуунаас зүүгтсээр хувцаан урж тасдан нүүр ам гарнаасаа цус урсхан байж уулын өд гарлаа. Чан хоройд нь саяны гараад харсан чинь нөгөө алтан аяга хүн хүрхийн аргагүй өндөр хатан дээр гялалцсан байвгэн шүү. Энэ асах хатанд яаж ч гарч чадахгүй нэ гэдгээ цэрэн ойлголоо. Ингээд эцгийнхээ загснаар тэр асах хатанд янгрын сүрэг гарч ирэхийг хүлээлээ. Удаан хүлээсэнгүй. Асхан дээр нилээд хэдэн янгар гарч ирдэг юм байна. Тэд тайван зогсон доошоо юм харахаж цэрэн байдгаар нь хашгирлаа. Янгирч үргэж хатан дээгүр ийш тийш самгардан харайхтаа нөгөө аягыг дайрчгин. Аягч доошоо өнхөрч цэрэнч шалмаг гихчин түргэн шүүрэн авлаа. Цэрэнгийн сэтгэл сэргэн аягаан барьсаар бөөн баяр хөөртэй уулнаас бууж санад хаан луу хурч ирээд нөгөө аяга өмнө нь тавьжээ. Хаан баярлан цэрэнд хандаж "За чи хэрхэн энэ аягыг тэнгисээс гаргаж авда гэсэнд хаан та би тэнгисээс гаргаагүй. Тэр харагдаж байгаа уулын оройгоос авчирсан юм. Тэнгист энэ аягны туссан дүрс нь харагдаж байснаас биш. Аяг нь өөрөө уулын оргилд байж л дээ гэсэнд энэ үнийг хэн чамд хэлв гэтэл нь өөрөө л тааж олсон юм да гэж гинэ. Хаан өөр юм асуулгүй түүнийг явуулжээ. Маргааш нь санад хаан ард олноо дагуулсаар цааш хөдлөлөө. Аян замд олон хоног явж өргөн уудам цөл газар хүрч ирлээ. Энэ газар маш их нар гарч ногоо гандаж эргэн тойронд нь гол хорих юучгүй хатаж хэрэгсэн байлаа. Хааны элчнэр усны ирэлд тал тал тийшээг нь давхиж ус олсонгүй. Хаан л бол хаан ганцсан өвс халсан газар. Хүмүүс цөхрөл давтаж яах ч учран олохгүй сандралдлаа. Гэтэл цэрэн аавтайгаа нууцхан уулзаж "Аава, бид одоо яах вэ?" гэхэд аав нь "Гонжин үнээс сул тавьж араас нь дагаад яваарай. Явсаар нэг газар зогсож үнэрлэн. Тэр газрыг ухаарай" гэж гин. Цэрэн эргэж ирээд гонжин үнээгэн сул тавилаа. Үнэ толгоогоо гудайлган ийш тийш тэнэн. Тэр үнэ саяны газар зог тусаж халсан газрыг шуугтан үнэрлж эхэллээ. Тэгтлэн цэрэн "Энэ дух" гэж дагалдан яваа хүмүүстэй хэлчихгэн. Хүмүүс газрыг малтаж гарлаа. Удаж төдөлгүй нөгөө газраас ус солгойдон гарч гинэ. Ингэж хүн малын цангаа гарч аюулаас аврагдлаа. Санад хаан цэрэнг дуудаж хээрэн асартан ирүүлж "Чи хөө яаж ийм хуурай газар усны ундраг олов?" гэж асуухад "Би үүнийг газрын байдлаар нь ажиж өөрийнхөө бодлоор л олсон юм да" гэж гин. Хүмүүс цангаагаа гаргаад цааш хөдлөлөө. Олон хоног явж байж амархаар буудалжээ. Шүн гинтхэн ширүүн бороо орж гал голом тунтарч хичнээн оролдоодож галаа асаач чадсангүй. Нэвт норж жихүүцсэн хүмүүс юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Тэгтэл санад хаан "Одоохон уулууд явж гал авчир" гэсэн зарлиг буулгалаа. Хүмүүс олон уулаар явж байж сагалгар гацуурын цуцал барьж явсан боловч тэр нь унтраад авчирч чадсангүй. Санад хаан ихэд хэлгнэж галд яваад түүнийг авчирч чадаагүй улсыг цөмийн цаазлах тухай зарлиг гаргаж гин. Дараагийн гал авчрах ээлж цэрэнд ирлээ. Аавда сэмхэн очиж "Аав минь, уулын оройгоос буудал хүртэл гал яаж авч явах вэ?" гэж асуудал. Буурал эцэг нь "Асаж байгаа цуцал авсны хэрэггүй. Замдаа тэртээ тэргүй унтарчдаг юм. Тэгэхээр том ваар аваад яв"
Түүндээ аль болох цогшин шатаж байгаа нүүрсгий. Тэгвэл чи гал авчирч чадна гэж гин. Цэрэн явж аавынхаа зааснаар уулан дээрээс ваар дүүрэн цогшсон модны нүрс авчирлаа. Санад хаан цэрэнг бас дахин дуудууллаа. Гал яаж авчрах аргыг мэдсээр байж өдий хүртэл бидэнд хэлэхгүй байх гинэ гэж ууртаа наргагүй хашгирлаа. Тэгтэл цэрэн би өөрөө мэдэхгүй байсан юм аа гэд ам алдчих чигнэ. Чи тэгэд яаж мэдсэн хүн бэ гэж хаан ихэд уурсан янзтай асуулаа. Цэрэнг юу ч гэж хэлсэн хаан эс үнэмшсэнд аавыгаа хэлсэн гэдгийг үннээр нь хэлж гин. Аав чинь хаан байна хэмээн хааныг асуухад цэрэн замын туршид аавыгаа арьсан тулманд авч явлаа гэж гин. Тийм байдаггүй чи. Би гаргасан зарилгаанд цуцаллаа. Өвгөд хөгшөд залуучуудад амьдралын замыг заагч одон юм байна шүү дээ. Настан буурлуудад сэцэн ухаанч бас байдгийм байна. Цэвэр ариун зуршилч байна да. Битгий нуугдаа. Олныхон дунд дурааран явж вэ гэж зарилгаан цуцалжээ.